Сайн байцгаана уу? Grace Media төлөвлөж байна. Grace Media та бүхэнд Христ итгэлийн талаар зөвөр ойлгоход туслах болно. Бас Христ итгэлийн талаар буруу ойлголтуудад хариулах экспертүүдтэй та бүхнийг уулзуулах болно. Гэтэ өнөөдөртөө би та бүхэнд хариулъя. Яагаад вэ гэх юм бол өнөөдрийн бидний ярилцах сэдв маш амархан сэдв. Есүс Христ бодит хүн байсан уу гэсэн сэдв байна. Есүс Христ бодит хүн байсан уу гэдэг асуултыг өөрөө хүмүүс энэ бол шал тэнэг асуулт гэж үздэг юм байна. Яагаад тэгдэм бол? Яагаад вэ гэх юм бол Есүс Христ байсан угаасаа тодорхой шүү дээ. Энийг асууж юугаа хийдэм бэ гэж ярьдаг. Бидний хувьд бол Есүс Христ яг байсан уу? Бид нар яагаад тэгэхээр Монгол улсад амьдарч байна. Монгол улс бол Есүс Христийн төрж өссөн газраас маш хол. Дээрээс нь бид нар Христ итгэлт соёлтой тийм ард түмэн биш. Тийм учраас бидний хувьд үнэхээр Есүс Христ бодитоор байсан юм уу үгүй мүү гэдэг асуултыг бид нар юун түрүүнд мэдэх хэрэгтэй. Би бас яг тэгж бодож байгаа. Тийм учраас асуулаа. Хүмүүс яг гоо жоохон тураагаал энэ л та. Гэхдээ бүгдээрээ бас хин энэ талаар юу гэж хэлдэг, ямар баримтууд байдаг вэ гэдэг талаар танилццгаая. Есүс Христийн талаар Библиэлд Есүс Христ гэгч хүн Бурхны хүү энэ дэлхий дээр хүн болж ирээд тэгээд энэ дэлхий дээр 33 жилийн турш амьдраад загалмай дээр цовдлогдож нас бараад удахгүй дахин амьлсан гэж бичсэн байдаг. Тэгэхээр Библиэд итгэдэг хүн бол энийг энэ бол гайхалтай үнэн, энэ бол үнэн зөв юм байна гэж бодчихно. Итгэдэггүй хүмүүс яах вэ? Библиэс өөр газар тэгж хэлдэм болов яа гэм бол. Тэгэхээр бүгдээрээ багсаг түүхэн баримтуудтай танилцъя л та. Мэдээж зүгээр энийг энгийнээр тайлбарлах юм бол бид нар нууц товч байгаа уншингуудаа Чингис хаан нууц товчон дээр байдаг. Энэ бол манай Монголын түүх. Энэ бол гарцааг үнэн гэж үзлээ. Итгэлээ энүүгээрээ бахархлаа. Гэтэл дэлхийд ямар ч тийм баримт байхгүй бол яах вэ? Чингис хаан байсан гих баримт өөр ямар ч түүхийн номон дээр бичигдээгүй байвал яах вэ? Бусад улс үндэсний түүхүүд манай нууц товчооны түүхтэй ерөөсө таарахгүй байвал яах вэ? Тэгм бол бид нар бас эргэлзэж болно шүү дээ. Манай нууц товчоо үнэн үү эсвэл бусад улсын түүхүүд үнэн үү гэж. Есүс Христ бодитоор байсан уу гэдг нь яг тэр үеийнхэн түүхэн баримтууд дээр юу гэж хэлсэн байд юм бол. За тухайн үедээ хамгийн хүчрхэг байсан Ромын эзэнт улсын түүхэнд Есүс Христийн талаар тэмдэглэгдэн үлдсэн байд юм байна. Жишээ нь Ромын түүхч Таситус гэж ирэх юм ер нь бол Ромын түүхч бас сенатор байсан юм байна. Бас 1544 гэдэг номонд ер нь 15 л гэсэн ном бахаад. Тэгээд тэр номын 44 дугаар хэсэгдээ Христос хэмээх хүн Цезар Тиберийн үед манай захирагч Понтус Пилатын гараар цаазлуулсан. Энэ нэртэй үзэл дараа нь түр хугацаанд дарагдсан ч дахин дэлгэрч Юудэд төдийгүй Ромд тархсан гэж хэлсэн байна. Тэр нэгээс нь Ромын тэр түүхийн бичигт Есүс Христийн талаар бичсэн байна. Төд удалгүй энэ үзэл алга болоод хэсэг байжснаа тархсан гэдг нь яг Библиэлд бичигдсэн Есүс Христ үхээд дахин амьлсан гэдэг түүхтэй бас таарч байна гэж үзэж болох юм те. Флавий Йосефос гэж Юудэ еврей гаралтай эрдэмтэн. За тэгээд Ромын харьяат энэ түүхч байсан байна. За тэр хүн хэлэхдээ Юудын эртний түүх гэдэг номынхаа 18 дугаар бүлгийн 3 дугаар бүлэг дээр тэр үед Есүс Христ гэгч мэргэн хүн байсан. Хэрвээ түүнийг хүн гэж нэрлэх ёстой бол шүү дээ. Тэр гайхамшиг зүйл хийж үннийг баяртайгаар хүлээн авсан хүмүүсийн багш байсан. Тэр олон Юудэ болон гадаад хүмүүсийг өөртөө татсан. Тэр бол Христ мөн байв. Пилатиусын зарилгаар түүнийг бидний тэргүүтнүүдийн хүсэлтээр загалмайд цовдлов. Гэвч тэр 3 дахь өдөр дахин амьлсан бөгөөд Бурхны иш үзүүлэгчид, зөгнөгчид эдгэр болон түүний тухай мянган гайхамшигыг урьдчилан зөгнсөн байдаг гэж хэлсэн байна. Тэгэхээр ер нь бол Йосефус өөрөө еврей гаралтай түүхчээс учраас арай нэг тийм Христ итгэлийн талд тайлбар өгсөн байгаа биз. Энийг нэг арай гоёор хэлсэн гэсэн үг. Энэ талаар харин араб дахь их сурвалж дээр нэгэсэндээ энэ Йосефусын түүх нь грек болон араб гэсэн хоёр их сурвалж дээр байт юм байна. Арабын их сурвалж дээр арай өөрөөр орчуулагдж ирсэн баримт нь юу гэдэг вэ гэхээр тэр үед Есүс хэмээх нэгэн мэргэн хүн байсан. Түүний амьдрал сайн зан суртахуунтай байсан бөгөөд тэр шудраг зөв хүн гэж мэдэгдэж байв. Олон хүн еврейчүүд болон бусад үндэстнүүдийн дундаас түүнийг дагагчид болцгоосон. Пилатус түүнийг цовлон алуулсан боловч түүний шавнар нь түүнийг орхисонгүй. Тэд Есүсийг цовдлогдсноос 3 өдрийн дараа дахин амьлж амьд байгаагаар нь харсан гэж ярьцгаасан. За энэ бол яг гоё тийм хүмүүстэй гэж ярьсан байна гэсэн байна гэж нэг талд нь ороог үзэгдэг юм л дээ шүү дээ. Иймд тэр иш үзүүлэгчийн тухай өгүүлсэн Месая байж магадгүй гэж үзсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол энэ нь тэр тухайн үедээ Есүс Христ гэж хэлэгдэж байгаа Христ гэдэг үг нь грекээр аврагч гэсэн утгатай үг. Харин Месая гэдэг нь еврей хэлний аврагч гэсэн үг байгаа. Нэгэсэндээ Христ гэдэг үг нь еврей хэлээр Месая гэсэн үг. Хүмүүсийн хэлээдсэн тэр бурхан буюу Месая гэдэг нь байж магадгүй маа гэж Йосефус хэлсэн гэсэн үг. Тэгэхээр бодоод үзье л да. Тухайн үеийнхаа яг тэр түүхийн гол их сурвалжууд болох тэр Таситус болон Йосефусын бичсэн түүхийн их сурвалж дээр Есүсийн талаар тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэгэхээр Есүс ер нь бодит хүн байсан болов үгүй болов. Бас жижиг баримтууд дээр бас тэмдэглэгдсэн байт юм байна. За тэр нь Вавилоны талмуд, Плиний дэ Йонгрын захидал,
Самусатын Люсианы ном зэрэг номуудад бас бичигдсэн байдаг. Ер нь бол яг эдгээр баримтуудыг ингээ авч үзээд жигсаах юм бол зөндөө ол юм уншаад барахгүй юм болд юм байна. Тэгэхээр яг уу би юу гэж хэлэх гээд байна вэ? Тэгэхээр өөрөөр тухайн үеийнхэн яг тэр албан түүхийг сурвалж дээр Есүс Христ байсан гэдгийг ямар ч байсан тэмдэглэсэн байт юм байна. Тэгээд бас жижиг сажиг өчнөө олон номуудад тэмдэглэсэн байт юм байна. Тэгээд сонирхолтой нь юу вэ гэхээр яг тухайн үед Есүсийн талаар бичиж үлдээсэн хүмүүс нь бүгдээрээ Есүс Христэд итгэдэг хүмүүс байгаагүй. Жишээ нь Есүс Христэд итгэдэг хүмүүс энэ талаар яриад байх юм бол бид нар за энэ одоо өөрсдийнхөө тэр юмыг л дөвөөлөх гээд яриад ийн гэж үзэж болно. Гэтэл тэр үед бас Христэд итгэдэггүй өчнөө олон хүмүүс энэ талаар бичицгээсэн гэсэн үг. Тэгээд заримдаа ер нь бол Ромын болон за тэр Арабын их сурвалж, за Вавилоны Талмуд зэрэг их сурвалжууд дээр Есүсийн талаар ерөнхийдөө үзэн ядах хандлагатайгаар бичсэн байт юм байна. Тэгээ энэ нь өөрөө бас Есүс Христ байдаг гэдгийг баталдаг нэг үзэл болдог гэж ярьсан байна л та. Жишээ нь Барт Эхерман гэж эрдэмтэн Америкийн нэгдсэн улсын Чапел Хиллийн их сургуулийн профессор юм байна. Тэр хүн хэлэхдээ Есүсийн оршин байсныг хүчтэй нотлох зүйл бол түүнийг үзэн ядаж байсан хүмүүсийн бичсэн их сурвалжууд юм а гэж хэлсэн. Учир нь ямар ч хүн өөрийн дайсны тухай тийм зохиомл түүх зохиохгүй. Өөртөө юм зохиомл дайсан бий болгоод бичихгүйтэй адилхан Есүс Христийг үзэн ядан бичсэн тэр их сурвалжууд нь Есүс Христ байсан гэдгийг бас баталдаг шүү гэж хэлсэн байна. Маурис Кейси гэж эрдэмтэн хэлэхдээ Английн Ноттингем их сургуулийн эрдэмтэн Талмуд болон Ромын их сурвалжууд ер нь бол Есүсийг шийдтэн төөрөлдүүлэгч гэж доромжилсан байдаг. Гэхдээ ийм дайсагнасан тайлбар зөвхөн түүний үнэхээр оршин байсан тохиолдолд үүсэх боломжтой гэж хэлсэн байна. Манайх юу гэж бодож байна? Би бол бас нэрээ тийм ч юм болов гэж бодож байна. Хин нэг хүн дайсныхын талаар янз бүрийн юм зохиогоод яриад тахгүй нь ойлгомжтой шүү дээ. Зохиомл дайс үүсгчээд тэрнтэйгээ тэмцээд яваад байгаа нэг улс төрч мөрч биш үү ямар те. Би тэгээд бодлоо. Ер нь намайг оршин байдаг гэдгийг хүмүүс яаж батлах юм бэ? Жишээ нь намайг энд оршин байсан 2025 оны үед яг нэг 30 настай залуу амьдарч исэн гэдгийг яаж батлах юм бэ? Бодоод үзсэн чинь манай хүүхдүүд, манай хамаатан садан, миний найз нөхөд бүгд батлна. Гэхдээ яг энээс 100 жилийн дараа болох юм бол энэ бүр шал өөр юм болчихно. Яг гэхээр энийг батлахад айгүй хэцүү болно гэж байгаа. 100 жилийн дараа миний хүүхдүүд миний ач зээнэр намайг ерөнхийдөө жоохон бүдэг baдаг санаж эхлэн 200 жил болоод эхлэх юм бол бүр намайг дурсагчгүй болоод эхлэн. Тэгэхээр би хэрвээ Монголын түүхэнд нэрээ үлдээж чаддгүй юм бол эсвэл дэлхийн 3 дугаар дайныг зогсоосон тийм мундаг хүн болтгүй юм бол нэг бол бүр ийм балай нэрээр түүхэнд бичигдэж үлддэггүй юм бол намайг дурсахад хэцүү болно гэсэн үг. Тэгэхээр намайг ер нь байсан гэдгийг батлах хамгийн нэг энгийн бөгөөд ганц том баталгаа нь угийн бичиг гэж зүйл байд юм байна. Тэгвэл Есүс Христэд тийм угийн бичиг байд юм болов уу? Есүс Христ хэрвээ энэ дэлхийн түүхэнд ямар ч тийм алдаргүй байгаад зүгээр л түүнийг байсан гэдгийг батлах баталгаа гэж хай гэх юм бол бас нэг угийн бичиг гэдэг баталгаа байна шүү дээ. Тэгвэл Лук ном дээр Есүс Христийн угийн бичгийг маш тодорхойгоор дүрслээд бичсэн байдаг. За одоо энэ миний урд Библи байна. За Лук номын 3 дугаар бүлгийн 23-аас эхлээд Есүс 30-ад настайдаа үйлчлэлээ эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддгоор тэр бол Йосеф их үү. Йосеф нь Илигийн, Или нь Мататын, Матат нь Ливийн, Ливийн Мелхийн, Мелхийн Янан гих мэтчлэн цаашаа явсан. Тэгээ энэ бүр явсаар хагаад Адам Ева хоёр дээр очдөг. Та хүмүүс Адам Ева гэж сонссон бах нөгөө нэг анхны хүмүүс шүү дээ, тэ. Тэгэхээр тэр хүртэл ингээ угийн бичгэнд бичсэн байдаг байх нэ. За тэгээд тэр дунд нь мэдээж бас ингээ бодно шүү дээ бид нар. За хин л бол хин тэгэл нэг 10 20 нэр зохиогоо бичиж чадна шүү дээ, тэ. За буюу ишх нь ган үеийн хөө ган үеийн ойд нь тэрний балжины мань ням самбуу мамбуу гэж сайхан явбал явна шүү дээ. Тэгээд нэг юм бичээ зохиогоод оруулсан байлаа гэж бодъё л доо. Тэгсэн чинь сонирхолтой нь яасан бэ гэхээр энэ нь өөрөө Израилийн Давид хааны удамтай бас ингээ холбогддог. Нэгэсэндээ яг түүхэн байсан хааны угийн бичгтээ энэ угийн бичгэн залгагддаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ нь илүү тодорхой буюу нэгэсэндээ ингээ цаг хугацааных нь хувьд аваад үзэх юм бол яг нэг хэдэн үе яваад Давид дээр очиж байгаа. Давидаас хойш бас хэдэн үе байгаа зэргийг нь хараад үзэхээр ямар ч тийм алдаа мандаггүй мапан байхгүй угийн бичиг болж таард юм байна. Тэгэхээр энэ угийн бичиг нь бас Есүс Христийг байсан гэдгийг батлах бас нэг баталгаа байдгаа гэж хүмүүс тайлбарладаг юм биш үү. За тэгэхээр үргэлжлүүлээд бас Есүс Христийн талаар бас нэгэн баримт нь юу вэ гэхээр Есүс Христийн талаар гол их сурвалж болсон Библи өөрөө яг тухайн үеийн үйл явдлуудтайгаа хэр нийцтэй байдаг вэ? Бас яг энэ Есүс Христийн талаар бичиж үлдээсэн 4 залуу хэр баталгаатай хүмүүс байсан бэ гэдгийг хүмүүс харж үзт юм байна. Есүс Христийн талаар Библи өөрөө 66 бот номтой. За тэгээд шинэ гэрээ хуучин гэрээ гэсэн хоёр том хэсэгтэй. Шинэ гэрээний эхний 4 бот нь Матай, Марк, Лук, Иохан гэсэн 4 ном байдаг юм байна. Матай, Марк, Лукийг синоптик сайн мэдээний гэж хүмүүс хэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол төсөөтэй сайн мэдээ буюу нэг түүхийг 3 өөр хүн бичсэн тийм түүх байдаг. Тэгэхээр эдгээр яг 4 бот номон дээр Есүс Христийн энэ дэлхий дээр амьдарч исэн үеийн түүхийг
бичсэн. За тэгвэл энийг бичсэн Матай гэдэг хүн өөрөө ямар хүн байсан бэ гэх юм бол тухайн үедээ татвар ураагч хүн байж. Тухайн үед Израиль улс нь Юудэ улс нь өөрөө Ромын эзэмшилд байсан. Тэгээд Ромд татвар төлдөг байсан. Ромчуудад татвар төлөхийн тулд юдэчүүдээс өөрсдөөс нь хүн томилоод тэгээд Юудэ хүнээсээ татвар хураангуудаа Ромд өгдөг. За тэр дунд нь тэр татвар хурааж байгаа Юудэ хүн авилгал авах эсвэл илүүг авах, өөрөө баяжих тиймэрхүү процесс их байсан. Хүмүүс ер нь нийт тэр үзэн яддаг тийм түүх байжээ. Матай бол яасан бэ гэхээр татвар ураагч байсан. Матай номын 9-р бүлгийн 9-р ишлэлээр Есүс тэндээс гарч явнга татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд намайг даг гэсэнд тэр босож түүнийг даглаа гэсэн мэт. Тэгэхээр Матай бол Есүс Христийн үг үйлдэлийг ер нь дэрэгдээс нь хараад тэрийг ном болгон буулгасан тийм хүн байх нь. Марк гэж ямар хүн байсан юм бэ? Марк бол Есүс Христийн дагалдагч Петр гэж хүний амнаас Есүс Христийн талаарх үгийг сонсоод тэгээд тэр талаар одоо энийг бичсэн тийм хүн байж. Марк бол өөрөө Паул болон Барнаб гэж хоёр хүний дагалдагч маягийн одоо шав маягийн хүн байсан байна. Тэгээд Петртэй бас уулзаж Петрийн амнаас энэ Есүсийн талаар сонсоод тэгээд бичсэн гэж үздэг. Марк ном өөрөө манай эртний 50 дунд буюу хамгийн эхэнд бичигдсэн сайн мэдээний ном гэж хэлэгдсэн байна. За Лук бол яасан бэ гэхээр Лук бол эмч хүн байсан байна. Колосе номын 4-р бүлгийн 14 дээр бидний хайрт эмч Лук та бүхэн мэд хүргэж байна гэж Библиэлд бичсэн байдаг. Тэгэхээр нэгэсэндээ Лукийн мэрэгжлийн эмч байсан гэдгийг хэлж байгаа. Лук өөрөө Библийн шинэ гэрээний Лук болон Үлс гэж хоёр номыг бичсэн. Бичгтээ юу гэж гарч гэлсэн бэ гэхээр эрхэм хүндэт Теофил минь ээ, болж байгаа үйл явдлуудыг танд нэгтгэн дүгнэж бичиж өгөх нь зүйтэй гэж би шийдлээ гэсэн байдаг. Тэгэхээр нэг өсөндөө Теофил гэж хүнд зориулан бичсэн захидлыг нь хүмүүс одоо энэ сайн мэдээний ном Есүс Христийн түүх болгонд эдгээр ойлгосон гэсэн үг. Тэгэхээр яг тэр Теофил гэж хэн байсан бэ гэдгийг эрдэмтэд тайлбарлахдаа энэ нь Ромын улс төрийн нөлөө бүхий хүн байсан баха. Ягд вэ гэхээр Лук өөрийнхөө захидлыг гарч эхлэхдаа Кратисте Теофиле гэж бичсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол улс төрийн албан тушаалтанд өгдөг тийм хүндэтгэл. Нэг өсөндөө албан тушаалыг хүндэтгэж хэлж байгаа тийм нэр томьёо. Грек хэлний нэр томьёо. Лукийн бас нэг онцлог нь юу вэ гэх юм бол үйл явдлыг яг энэ он цагийн дарааллын дагуу бичсэн байгаа зогсохгүй яг тийм классик грек хэлээр бичсэн байт юм байна. Тэгээ Лукийн бичсэн үгийн сонголт болоод тэр болгоно ер нь их боловсралтай хүнд зориулан хичээж бичсэн гэдг нь харагддаг. Нөгөөх нь болохоор Йохан бол Есүс Христийн дагалдагч байсан. За нэг ийм дөрвөн хүн Есүс Христийн талаар баримтыг бичиж үлдээсэн байх нэ. Йохны талаар бас нэг зүйлийг хэлхээ мартсан байна. Йохан өөрөө манай эртний 90-с 95 оны үед нас орсон гэж үздэг. Харин захидлаа болохоор 85-аас 90 оны үед буюу үхэхээс 5-аас 10 жилийн өмнө бичсэн гэж үздэг юм байна. Тэгэхээр эрдэмтэд ер нь энэ дөрөв яг ингээд дөрүүлээ зэрэгцээд бас яг үний имийг бичсэн гэж үздэг нэг шалтгаан нь юу вэ гэвэл энэ захидлууд хоорондоо хэр нийцтэй байна вэ гэдгийг хардаг. Нэгэсэндээ энэ бичвэрүүд одоо бодоод үзье л да. Нэг үйл явдлын талаар дөрвөн хүн бичлээ, дөрвөн өөр талаас нь бичнэ. Тэгээ дөрүүлээ яг үннийг хэлэх гэж оролдож байгаа гэж бодъё. Тэгэх юм бол ингээд ямар ч хүн харсан энд ингээд бичсэн байна, энд ингээд бичсэн байна. Тийм учраас энэ хоёр ингээд төсөөтэй байна. Яг тийм болсон юм шиг байна гэж дүгэн чадна. Сайн мэдээний номуудыг яг тэгээд харах юм бол эдгээр нь ерөнхийдөө нийцтэй. Зарим дээр нь гарсан түүхүүдийн яг тэр давтагдах байдал нь 90-с дээш хувьтай байдаг учраас эдгээр нь үнэн байх боломжтой гэж дүгнэд юм байна. За тэгэхээр тухайн үед бичигдсэн ном нь тухайн үеийн үйл явдал яг тэр түүхэн үйл явдалтайгаа нийцдэг үү гэдэг талаар ярил л да. Би нэг юм энгийн жишээ авахад би ингээ өөрийнхөө талаар намтар ном бичлээ. За тэгээ бичиж хагаад 2019 онд юу хийсэн талаар бичиж байна. Тэгсэн чинь миний тэр намтар номонд 2019 онд гарсан ковидын талаар юу ч гарахгүй байвал яах вэ? Ямар ч карантин байхгүй, ямар ч тийм ханаад манаад гэсэн байхгүй. Би зүгээр дэлхийгээр аялаад яваад байвал яах вэ? Тэгээ аялсан гэж битсэн байх юм бол энэ гарцаагүй худлаа бурчлаа шүл гэж бодсон шүү дээ, ойлгомжтой. Тухайн үед дэлхий дээр чинь карантин болж исэн шүү дээ гэж. Тэгэхээр яалтчгүй тухайн үеийн түүхэн үйл явдалтайгаа энд бичигдсэн зүйлс нь нийцж гин үү гэдгийг харж шалгах хэрэгтэй болно. Тэгэхээр яг Есүс Христийн амьдарч явах үеийн тэр түүхэн үйл явдал яг Библиэлд бичигдсэн байгаа тэр зүйл нь тухайн үед болж исэн яг тэр түүхэн үйл явдлуудтайгаа нийцдэггүй гэдэг нэг асуулт гарч ирнэ гэсэн. Тэгэхээр нийцдэм болов яад юм бол. За тэгэхээр тухайн үед Юудэ улс Ромын захиргаанд байсан уу? Гэх юм бол түүхэндээ бол тийм, Библиэлд бас тийм энэ хоёр нь нийцдэг гэсэн үг. Лук номын 20 дугаар бүлэг дээр Цэзар Августын хүн амын тооллого болох үед манай эртний 1-р зуун орчимд тэр үед Есүсийн их Мария болон түүний нөхөр болох гэж буй Йосеф нар төрлөх хот Бэтлехемдээ ирлээ. Тэр үед Курин нь Сирийн захирагч байлаа гэж Лук хэлсэн байдаг. Тэгэхээр энэ яг тухайн үеийнхэн түүх үйл явдлуудтай дагцж гэн гэсэн үг.
За тэгвэл Луг 3 дугаар бүлэгт Цэзар Тибери хаанчлалын 15 дахь жилд Понти Пилат Юудын захирагч, Херод нь Галилийн захирагч байх үед Есүс үйлчлэлээ эхэлж байлаа гэж бичсэн байдаг. Тэгэхээр 1961 онд Понти Пилат Юудын захирагч гэсэн нэртэй тийм пайзыг Кесариагийн Маритама гэж газраас олсон. Тэр нь яг ингээ археологийн олдураар ер нь баталгаажсан нэг зүйлийг яриад байгаа юм л да. Яг түүхэндээ бол Понти Пилат Юудын захирагч байгаад Цэзар Тибери яг тухайн үед хаанчилж исэн гэдг нь тодорхой байсан. Бас Херод буюу Херод 1 2 3 гэж байсан. Яг тэр Херодууд Галилийг хаанчилж байлаа гэж бичигдсэн. Бас Есүсийн явсан газар зүүн байршил, бас тухайн үеийн татварын хууль, хотуудын нэр нь үүнийг баталт юм байна. Яг тухайн үед хотууд нь тийм нэртэй байж. За эдгээр мэдээллийг бас би godquestions.org гэсэн сайтаас авсан байгаа. Та бүхэн манаас ороод харах боломжтой байгаа шүү. За тэгэхээр асуулт дээ. Есүс Христ яг бодит хүн байсан уу? За бодит хүн байхын үед энэ дэлхий дээр байсан хүний хувьд бол байсан байж болох юм байна. Ягаад вэ гэхээр байхгүй нэгнийг яг ийм маягаар бий болгохыг гэх юм бол айгүй хэцүү болно шүү дээ. Нэгдүгürt бид нар яах ёстой вэ гэх юм бол Ромын түүхийн тэр завсар нэрийг нь хавчуулах хэрэгтэй болно. Ромын өндөр албан тушаалтнуудтай түүхч Таситус болон тэр Йосефустай очиж уулзаад авилгал өгч жагаад би нэг Есүс гэсэн дүрийг ингээд түүхэнд мөнхрүүлж үлдээх гэсэн юм аа. Ийм зохиомл хүн байгаа юм. Энийг нэг наана бичээд гэж би энэ Библийн ном бичсэн. Энэтэй нийцүүлээд нэг сайхан бичээд гэж тэр хүмүүстэй ярина гэсэн үг. Тэгээд тэрийг нь Ромын түүхэнд оруулж өгнө. За дээрээс нь яг тухайн үед болж байгаа үйл явдал болгоныг нарийн ажиглаад яг тэр дунд нь Есүс Христийн тэр зохиомл үйл явдлыг шингээх хэрэгтэй болно. Жишээ нь хүн амын тооллоготой тэр Библийн түүхийг зөрүүлчих юм бол хөрхий болохгүй болчлоо гэж үзнэ гэсэн үг шүү дээ. Харин заавал энийг нийцүүлэх ёстой. Гэх мэтчлэн маш олон шат дамжлага зохиомл хүн бий болгоод тэрийгэ түүхчдэд хэлж ин түүхийн юмд бичүүлээд тэгжиж яг хуу Есүс Христ гэх хүнийг зохиох болно. Тэгээд дээрэс нь өнөөдрийг хүртэл яг тэр зохиомл түүхийг айгүй сайхан хүмүүсээр яриулаад сэвээд явсаар хагаад өнөөдрийн биднэрт сонсгох хэрэгтэй болно. Нэг зүйл бол надад ойлгомжтой санагдаж байна л да. Есүс Христ тэрвээ түүхэн биш байсан бол юм болохгүйсэн. За тэгэхээр Есүс Христ улс төрийн өндөр албан тушаалтан биш. Есүс Христ хаан биш. Гэхдээ хүн болгон Есүс Христийн талаар мэддэг. Тэр яг чухам хэн болоод, ямар хүн болоод өнөөдөр дэлхийн бусад хаадаас илүү алдартай байгаад бидэнд хүртэл сонсогдсоор байгаа юм бэ. Хэн нэгэн хүн өөрийнхөө нэрийг түүхэнд тэгж томор үлдээе гэх юм бол гарцаагүй л нэг том юм хийх хэрэгтэй болно да. Есүс Христээс алдартай хүн энэ дэлхий дээр байна уу гэх юм бол байхгүй л болов. Тэгэхээр Есүс Христ яг яасан болоод тэгж байгаа юм бол ямар ч байсан бодит бус хүнийг ингэж гаргаж ирэх бол боломжгүй болчихно. Есүс Христ бодит байсан гэдэг талаар өнөөдөр бид нар ярьлаа. Гэхдээ үүнээс өшөө олон илүү баримт байгаа. Би зүгээр л хамгийн нийтлэг хүмүүсийн шууд өгдөг хариултуудыг та бүхэнд хуваалцлаа. Тэр нэг хариултаа үлдээд энэ л дээ Есүс Христ яг яасан болоод ингэж алдартай байгаа юм бол Библи судлаачид үүнийг юу гэж тайлбарладаг вэ гэх юм бол тэр бол яг л өөрийнхөө хэлсний дагуу үглээс дахин амьлаад тэгээд тэр зүгээр хүн биш тэр бурхан байсан болохоор үнийг хийсэн гэж. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ бид нар Есүс Христ яагаад алдартай болсон бэ гэдэг талаар ярилцах болно. Grace Media байлаа.